2025 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 6.8% өсжээ. Үүний 2.9%-ыг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд түүхийн налуурын 70%-ыг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самсан налуурын экспорт 4,000 тонн буюу 330 сая Америк долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Улмаар өнгөрсөн онд давхарцсан тоогоор ноос налуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар 182 үйлдвэр аж ахуй нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл олгожээ. Тэгээ 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг одоо энэ хавар ноолуур бэлтгэж зориулж болон хаврын тариалтанд зориулж энэ гэрээнд өнөөдөр гар үсэг зурлаа. Дотоодын ноолуур бэлтгэдэг үйлдвэрүүдэд тулгамддаг гол асуудал нь эргэлтийн хөрөнгийн дутагдал байдаг. Тэгэхээр яг энэ хавар ноолуур бэлтгэх цаг үед нь зориулж 350 тэрбумаас доошгүй одоо эргэлтийн хөрөнгийн зээлийг олгохоор банкудтай тохиролцож гэрээ байгуулсан нь бол дотоодын үйлдвэрүүд ноолуураа худалдаа авах хөрөнгийн их усүртэй болж байна гэсэн үг. Тариалангийн доктортой хөгжлийн Атар 4 аяны хүрээнд нийт 982 иргэн аж ахуй нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд 598.8 га талбайд тариалт хийж, дотоодын үйлдвэрлэлээр Улаанбуудайн 78%, Төмс хүнсний ногооны 80%-ыг хангажээ. Гол хөтөлбөрийн зорилго маань энэ боловсруулалтын түвшиг нэмэгдэж, экспортыг нэмэгдүүлэх юм гол одоо зорилготой. Энэ зорилго маань тодорхой хувь хэмжээнд бас өсөлттэй байгаа нь бас сайшаалтай хэрэг байгаад байгаа. Тэр ноолуурын бэлтгэл дээр бол үндэсний үйлдвэрүүд маань түүхийд зах зээл дээрээс авах малчтын орлого нэмэгдэх юм боломж бүрднэ гэж ингэж харж байгаа. Эргэлтийн хөрөнгийн зээл маань бол харилцагчдын маань төлөх хүү жилийн 7% хүүтэй. За татаас бол засгийн газраас өгнө. Зориулт нь бол ноолуурын чиглэлийн эргэлтийн хөрөнгийн зээл болон үр тариа, малын тэжээлийн ургамал тарих чиглэлээр бол эдгээр зээлүүд өгөгдөх гэж байна. За өмнөх 24 болон 25 оны зээл авсан зээлүүдийн эргэн төлөлт бол нэлээд сайн амжилттай явж байгаа. Тэгээд тэрнийг бол дахин санхүүжүүлэлт 30%-аар хийнэ гэсэн ийм гэрээнд бид өнөөдөр гар үсэг сурж байна. Өнгөрсөн онд үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн талбай хэмжээ 71.2 мянган га талбайгаар зорийн багтаамжийг 50 мянган тонноор тус нэмэгдүүлжээ.